За жил бүрийн 20 дугаар сарын 15-ны өдрийг дэлхийн нийтээр хүүхдүүдийг хорт хавдраас хамгаалж сэргийлэх өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсон. За энэ өдрийг манай улсч ач холбогдол өгч тэмдэглэн өнгөрүүлж байна. За хавдар гэдэг бол бүрэн эдгэрдэг өвчин. Хавдар онцлогдож, эмчилгээнд хамрагдаж байгаа хүүхдүүдийн гэр бүлийн гишүүд өвчнөө даваад гарна гэсэн итгэлтэй байх нь эмчилгээнд маш их дэмжлэг үзүүлдэг байна. За манай улсад жил бүр 100 гаруй хүүхэд хорт хавдраар онцлогдож байгаагаас 60 гаруй хувь нь цусны хорт хавдар онцлогддог юм а. За өнөөдрийн байдлаар 600 гаруй хүүхэд их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хорт хавдрын диспансерын хяналтанд явж байна. Хорт хавдрын эмчилгээг бол эх орондоо тэр дундаа их хүүхдийн эрүүл мэндийн төвд нотолшуулаад байгаа. Нэгдүгээрт нь хавдрын цогц эмчилгээ буюу онцлогоо, эмчилгээ, нис заслын тусламж, хяналт, хими эмчилгээг бол манай төв дээр бүрэн хийж байгаа. Дээрээс нь бид нэр сүүлийн 3 жилд бол өдрийн эмчилгээ буюу энэ хорт хавдартай хүүхдийнхаа эмчилгээг бол өдрийн баягаар ингэж хийдэг болсон байж байна. За хамгийн сүүлийн шинэ технологи бол цусны хавдартай хүүхдэд ясны чимэг өөдлөс шилжүүлэн суулгах энэ эмчилгээг манайх бол сая 2025 онд улсын 1-р төвийн хамт олондоо хамтраад хийсэн. Энэ бол үе үеийн эрүүл мэндийн сайдууд, үе үеийн манай хоёр эмнэлгийн удирдлагуудын хийж бүтээсэн ажлын үр дүн байна. За түүнээс гадна бид нэр одоо энэ гадаад эмчилгээний урсгалыг бууруулах тал дээр онцгой анхаарч ажиллаж байна. Өөрөөр хэлбэл жилдээ нэг 6-аас 7 өвчин хорт хавдрын улмаас өвчтөн болвол гадаад эмчлүүлэхээр зорддог байсан болвол бид энэ ясны чимэг өөдлөс шилжүүлэх эмчилгээг хийснээрээ гадаад эмчилгээний урсгалыг бууруул. 2026 онд бол 3 ажлыг төлөвлөд ажиллаж байна. Нэгдүгээрт нь одоо энэ Туркийн Medical Park эмнэлэгтэй хамтраад саяны цусны өөдлөс шилжүүлэн суулгасан энэ эмчилгээг одоо бүрэн нутагшуулахаар 2-4 хүүхдэд дахиж одоо 2026 онд багтаж ясны чимэг өөдлөс шилжүүлэн суулгах эмчилгээг хийх гэж байна. За хоёрдугаарт нь энэ мөчтийн хавдар буюу ясны хавдартай хүүхдүүд, хөлний, гарны хавдартай хүүхдүүдэд бид нар улсын 1-р төвийн эмнэлэгтэйгээ хамтраад эргэтэн хадгалах буюу мөчийг тайрахгүйгээр хавдартай эсгийн тайраад суулгах энэ эмчилгээг 2025 он нэгийг хийсэн. Энийг бол үргэлжлүүлж хийх юм төлөвлөгөөтэй байна. За 3-дугаарт нь хавдар судлалын үндэсний төв, улсын 1-р төвийн эмнэлэг, эрүүл мэндийн яамтайгаа хамтраад бид нар одоо энэ хавдрын онцлогооны шинэ ситийг улсын төсвөөс авч одоо манай төв дээр суйрлуулах гэж байгаа. Ийм одоо 3 ажлыг хийх гэж төлөвлөд явж байна. Монгол улс бус улс орнуудтай, Азийн орнуудтай бас нэлээд нөгөө эдгэрэл болон энэ эмчилгээ хийж байгаа явцаараа жоохон нэлээд сайн байсан учраас дэлхийн платформ Монголыг сонгоод тэгээд энэ 5 жил дараалан үн төлбөргүй ингээд Америкаас ингээд ийм тарийн орж ирээд хүүхдүүд маань их сайхан үр дүнтэй байгаа. Тэгээд энэ эмчилгээ ч гэсэн Европын орны ихэнх стандарт эмчилгээ Монголд яг тэр Европоор хийдэг эмчилгээний стандартыг бид нэр өөрийнхөө Монгол орны хувилбар болгоод тэгээ авчираад ингээд хийж байгаа. Хавдар бол идэгдэм шүү. Ер нь хүний сэтгэл санаа ээж аав нь бас ярьж хэлж тэр хүүхдүүд өндөр сэтгэлтэй байх юм бол ер нь хавдар өвчин идэгдэг өвчин юм шүү гэдэг энэгээрээ бид нар бас харуулж байгаа. Энэ өдрөд одоо ингээд их нэлхээс эмнэлэг дээр жил болгон би ирдэг. Яагаад тэгэхээр би өөрөө 4 настайдаа цусны хорт хавдар гэдэг өвчнөөр өвчлөөд тэгээд 6 настайдаа идгээд гарч исэн. Тэгээд одоо ингээд хүүхдүүдээ хасарж байгаа ээжүүдийг харахаар үнэхээр гоё надаа энэ өвчин ингээд идэрэх боломжтой байдэн шүү гэд урам өгөх үнэхээр их туртай байдаг. Хүүхдүүдтэй болон асарч хамгаалж байгаа хүмүүст нь хэлэхэд энэ өвчин бол эдгэрдэг. Угаасаа эдгэрхгүй өвчин гэж байхгүй, боломжгүй зүйл гэж байхгүй. Бүгдээрээ гоё гамаа бариад эмчийнхаа хэлснээр сайн байгаад гэх юм бол бүх өвчин эдгэрэх боломжтой байдаг шүү. За өнөөдрийн хавдраа сэргийлэх дэлхийн өдөрт хавдраа даван туулж эдгэрсэн хүүхдүүд хорон цуглаж, баярын сэтгэлдээ хуваалцаж, хавдраар эмчилгээгээ үргэлжлүүлж байгаа хүүхдүүдэд итгэл найдвар өгсөн юм а.